Сайн бацхан үзэгчтэй, сайн байна уу загтлын нэвтрүүлэг эхлэж байна. Үзэгч таны бидэнд илгээсэн загталд хариу хүрэхээр мэрэгжлийн сэтгэл зүйч зөвлөгч нар маань студид хүрэлцэн ирсэн байна. Ингээд нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзнэ. Сайн байна уу? Намайг Баянзуул гэдэг. Би одоо 34 настай, гэрлээд 6 жил болж байна. Нөхөр хүүгийнхэн хамт амьдардаг. Нөхрийг маань Хуйгаа гэдэг. Тэр нэгэн уурхайд ажилдаг. Тэр уурхайдаа 2 сар ажиллаад 1 сар амардаг. Цалин гайгүй учраас энэ ажлаа удаан хийж байгаа. Гэтэ үүнээс үүдээд асуудал их гарах юм. Тэр надад ерөөсөө итгэхээ болчихсон. Ажлаасаа ирэхээрээ үргэлж хардаж байдаг. Анх үерхэж байхад гаргаж байсан нэгэн алдаанаас минь болоод одоо ч огт итгэдэггүй. Айл 7-8 жилийн өмнө болсон зүйл шүү дээ гэж би үргэлж хэлдэгч. Чи ямар сураагүй биш. Чиний хаана юу хийж явдгийг би мэднэ гэдэг. Бидний гэрлэхээс 2 жилийн өмнө би нэгэн залуутай санамсаргүй тохиолдлоор учирч нэг тиймхэн юм болчихсон юм. Тэр үед нөхөр маань надад хайртай учраас уучлж мартахаар шийдэж дараа нь бид хөөхөн хүүтэй болж гэрлэлтэд бүртгүүлсэн юм. Гэтэл одоо энэ олон жилийн дараа арх хөөж халамцах болгондоо тэр явдлыг сөхөж яриад намайг зовоогоод байх юм. Би олон жилийн өмнө хийсэн алдааныхаа төлөө үргэлж уучлалт гуйхаас залхаж байна. Одоо бид залуу хүмүүс биш шүү дээ. Нэг нэгээ хуурах, хаардах шаардлагагүй гэдгийг би үргэлж хэлдэг. Харин тэр үүнийг хизээж ойлгохгүй юм. Чи дээр үерхэд 2 жил гарсан болсон байсан. Тэгээд чи миний амьдралд үнэхээр санаанд багтамгүй зүйл хийсэн. Чи тэргээ санаж байгаа үстэй чи. Чи миний итгэл рүү чи ус цацаа үстэй чи. Тэгсэн найзгаа уучлаарай. Яаж мартчихын тэрэ чинь? Олон жилийн өмнө болсон шүү. Тэр хамаагүй шүү дээ. Өнгөрсөнд бол өнгөрсөн гэж болохгүй. Тэрнээс яаж явдгийг би яаж мэдхий? Тэрнээс ч хойш 7-8 жил болчихлоо шүү. Тэр хамаагүй. Би чамд юусоо итгэхгүй. Миний найз марталтай энийг чадахгүй байна. Санагдаад байна. Өнгөрсөн ч гэсэн тэр асуудлыг би мартаж чадахгүй байна. Надад бодогдоод байна. Би ажиллаж тайван хийж чадахгүй байна. 2 сар би уурхад ажиллаж байна. Чамайг 2 сарын дотор хаагуур юу хийж явж байгааг би яаж мэдэх вэ? Өнгөрсөн чиний хийсэн үйлдэл надад юусоо мартагдахгүй. Чи миний өгсөн мөнгийг бас эгч дүү нартаа өгөөд би тийм олон хүн тийжээ чадахгүй. Яг хөтэ ганц 2 удаа л тусалсан шүү дээ. Тэгсэн чи би чадахгүй. Тэр бас цалингийн тооцоо маш нарийн хийж олж ирсэн мөнгө зөв зарцуулсангүй үрлээ гих мэтэр байнга л уур уцаар болох юм. Намайг эгч дүү нартаа мөнгө төгрөг өглөө гэж үргэлжил зэмлдэг. Нөхөр гэртээ байх 1 сарын амьдрал үнэхээр хүнд хэцүү байх юм. Яагаад гэвэл нөхөр маань их архиун, уусан үедээ уурлаж уцаарлна, юм авч шиддэг. Заримдаа бүр зохиод авдаг. Хүн маань энэ үед айгаад биеэ хураачдаг. Энэ 1 сарын хугацаанд заримдаа зөгтөж ах дүү нарынхаараа очих юм. Сарын 10-аад хоногт нь би гэртээ байж чаддгүй. Согтуу үедээ их муухай авирлаж, шил, сав хагалж, сандал ширээ эвдэж юучгүй болгодог. Салуул амиа хорлно гэж намайг сүрдүүлдэг. Түүний ингэж авирлах үед бага насны минь муухай дурсамжууд сэргэж, сэтгэл минь их шаналах юм. Учир нь аав маань согтуу үрчгээд ээжийг минь бас намайг зоддог байсан. Ээж маань их л зовдог байсан. Одоо би ингэж айдас төгшүүртэй амьдарснаас нөхрөөсөө салах тухай боддог болоод удаж байна. Бид үргэлжил таарамжгүй байх боллоо. Салсан нь дээр гэж бодох юм. Би шүн дандаа уйлдаг боллоо. Арх гэдэг зүйл ааваар минь ээж бид хоёрыг зовоолгодог байсан шигэ одоо нөхрөөр минь бас намайг зовоолгоод байх юм. Хаанч байсан амьдрал тайван бос байна. Нөхрөөсөө салах уг нь дургүйч айж төгшиж амьдарснаас салсан дээр ч юм шиг.
Надад та бүгдийн зөвлөгөө үнэхээр хэрэгтэй байна. Надад туслаач. Би хүлээж авч заавал хэрэгжүүлэх болно. Өнөөдрийн маань энэ эмэгтэй хувьд бас маш хүндхэн юм асуудалтай тулгараад байгаа. Тэгээд миний бодлоор бол их олон зүйл байх шиг байна л да. Үйл ойлголцол, үйл итгэлцэл, за тэгээд санхүү мөнгөний асуудал шиг байх шиг байна. Энэ гэр бүлд тохиолдоод байгаа хамгийн гол асуудал бэрхшээл нь юу юм шиг ажиглагдсан байна. Загтлаас харахаар хамгийн гол энд байгаа асуудал нь зөвхөн эхнэр нөхрийн харилцааны асуудал хамгийн гол. Тэндээс ургаад бүх тэр асуудлууд бас гарч ийнэ гэж би харж байна л да. Юуны өмнө бол үл итгэдэг байдал байгаа тийм ээ. Тэгээд бие биенийгээ бас яаж хайрлах вэ, яаж хүлээж авах вэ гэдгийг мэдэхгүй байна. Түүнээс шалтгаалаад хэдийгээр ингээд 6 жил хамт амьдарч байгаа ч гэсэн тийм ээ. Үл ойлголцол, итгэлцэл тийм. Яг гэрлэхээс өмнө байсан асуудлаа одоо хүртэл шийдэж чадаагүй. Тийм зүйлүүд явж байгаа. Зөвлөгөө авахар загтал бичсэн. Тэгээ бид нар бүх талаараа бид нар бол саналаа хэлэн зөвлөгөөгөө өгнө. Сонголт бол өөрт нь байгаа шүү дээ. Тийм болохоор нээлттэй тавьж өгч байгаа нь их сайхан байна л да. Ганц хүний бодлоор биш олон зөвлөгчтэй хүн ер нь их зөв замыг сонгодог. Тэгээ өнөөдөр зөв зөвлөгөө авахар загтлэлгээсэн Баянзулдаа маш их баярлалаа. Гэрээг байгууллаа те насан туршдаа амьдрна гэдэг үгээр гомдоо холон гомдох зүйл бол амьдрал бол зайлшгүй ирнэ. Бүдрүүлэх зүйл бол заавал ирнэ. Тэгсэн жигсэн би насан туршдаа уучилж амьдрна гэдэг бол гэрлэлтийн гэрээ шүү дээ. Тэгээ та би нэг уучлахгүй л байх юм бол та гомцсон нэрээ амьдралаа удирдуулдаг. Тэгээ гомдлын нэг аюултай зүйл нь юу вэ гэхээр үл уучлал гэсэн үг шүү дээ. Бас гомдол үл уучлал хоёр бол яг адилхан ойролцоо. Уучлахгүй байна гэдэг чинь гомдсонны илрэл. Тэгвэл та уучлахгүй л байвал таны гэр бүл та одоо ингээл хамаг хүчээ зориулж ажиллаж байгаа ажилчин талаар болно. Санхүүгийн хувьд шууд амжилтанд хүрнэ гэдэг юм байдаггүй. Дэлбэг сайхан амьдрах байдлыг хаадаг зүйл ерөөсөө л үл уучлал. Гомдол чи өөр ийм аюултай. Зүрхнээсээ яг юун дээр уучлал бас бүх юм дээр миний буруу гэл ерөнхий уучлал бол гуйж болохгүй. Яг энэ зүйл яасан энэ яг миний алдаа байлаа. Намайг уучлаарай. Тодорхой яг юун дээр уучлал гуйж байгаа гэдэг чинь тодорхой зүрхнээсээ бай. Хамгийн зөв уучлал нь зүрхнийх л гэж зүрх рүүгээ мэддэг замтай. Бодол. Хэрэв би бодлоороо л уучлахгүй бол нөхөр мэдэн штэ. Миний нөхөр бол сайн мэддэг. За чи хотлаа гуйж байна. Миний зүрхийг мэднэ. Үнэн сэтгэлээсээ хэлж гэнэ үгүй юу гэдгийг ч гэсэн. Тийм болохоор зүрхнээсээ гуйсан бол нөхөр чинь ч гэсэн зүрхнээсээ мэднэ. Харин хэрэв би зүрхнээсээ гэж хэлээд уучлахгүй байгаа бол нөхөр өөрөө л тэр зүйл дээр хариуцлагатай. Тийм болохоор тэр хүний өөрийн чинь буруу учраас дутуу гуйсан учраас гэж өөрийгөө буруутгах хэрэггүй гэж зөвлөмөр. Нөхрийг эхлээд уучлахаас илүү эхлээд хамгийн түрүүнд аавыг уучлах хэрэгтэй. Яагаад гэвэл нөхөртэй яаж харилцаж байгаа нь би аавтайгаа яаж харьцдаг байсан, аавгаа хэр үнэлдэг байсан гэдэгтэй ихээхэн холбоотой. Их нэртэйгээ яаж харьцаж байгаа нь ээжигээ хэр үнэлдэг байсан, эгч нарыгаа хэр үнэлдэг байсан. Тэднийг хараа юу гэж боддог байсан чинь ирээдүйн гэрлэлтэнд маш том нөлөө үзүүлдэг. Тийм болохоор уучлал нөхрөөс биш ааваас эхэлнэ. Аавыг уучлж ээжийг зодддаг байсан, агсан тавьдаг байсан. Энэ зүйл дээр магадгүй энэ үйл уучлал нь одоо хүртэл түүний амьдрал нөлөөгөө өгсөөр байгаа ч юм лөө. Тийм болохоор аавыг уучлалаас л энэ бас эхэлнэ. Тэгээ миний зөвлөгөөний гол суурь дандаа үндэс би боддог. Энэ юу үндэстэй үндэс нь л муу байвал үр жимс нь муу. Тэгвэл үндэсний тэр буруу байдлыг л олохгүй юм бол энэ одоо жишээ нь хаана яг тэр инфаркт байгааг нь олохгүйгээр хаа хамаагүй хаглаад ээж болохгүй шүү дээ. Яг гол нь олол яг энэ дээр энгээл эмчнэр хагалдагтай адилхан яг энэ гэр бүл дээр байгаа асуудлын яг гол зүйл нь юунаас үндэстэй байж болох вэ? Гэж тийм болохоор аавыг уучлал бас орно шүү л гэж. Тэгээд өнгөрсөн амьдралаа ингэж шийдэж чадаагүй тийм ээ. Мэдээж хүн болгоны амьдралд алдаа оноо байдаг. Тэгээд алдаатай талуудаа мэдээж ойлоо гэр бүл болох гэж байгаа бол бас
бий болгож байгаа тэр гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээгээд бие биенийхээ өмнө алдаатай байсан тэр бүх талуудаа бас биенийхээ өмнө хүлээн зөвшөөрөөд тиймээ цэвэрлээд уучлах зүйлүүдээ уучлаа тиймээ мартах зүйлүүдээ мартаад ингээд цаашдаа алхвал илүү сайн алхах болно. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр бие биенийг одоо үнэлэхгүй, итгэхгүй тийм ээ ийм сөрөг байдлаар одоо хайрлах чадахгүй, ийм сөрөг байдлаар хандах юм бол энэ байдал нь үргэлжлээд гэр бүлд асар олон асуудлуудыг авчирдаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь болохоор гэр бүлийн одоо гол үндэс болж байдаг. Тэр үндэсээс чинь янз бүрийн жимснүүд ургаж гарч яадаг гэж бид нар ярьж байна л да. Ийм гэр бүлтэй хүмүүс их олон байдгийг би бас анзаарч харж байсан. Урд нь ингээд зөвлөгөөн дээр ажиллаж байхад яг энэ гэр бүл шиг ийм гэр бүл эмэгтэй над дээр иржсэн хүүгээ дагуулад нөхөр маань 2 жил 2 сараар ингээ хөдөө хоол ажилтдаг, өндөр цалинтай ажилтдаг. Тэгээд одоо хүү дээр л манай гэр бүлийн амьдрал тогтож байна. Бит хоёрын хувьд бол үнэхээр бит хоёр хүүгээ харж л инээдэг, бусад тохиол бит хоёр бие биенээс харж инээж чаддаггүй. Ингээл хоёр тишээ хараад суудаг. Нэг бол нөхөр маань зурагт хардаг, үгүй бол би одоо хоолоо хийдэг. Тийм л ажилтай байдаг гэж хэлж байсан. Тэгэхээр энэ амьдрал магадгүй гадуур их олон байгаа. Тэгэхээр ингээд хоорондоо үнэхээр сайхан сэтгэлээ уудлаад ярилцах тэр цаг зав энэ хоёрт үнэхээр бага байна, тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бас энэ хүү хоол ажиллаж байгаа тэр ажлыг зохицуулдаг байна уу? Өөрөөсөө бас ингээ сайн бодож сайтар тунгааж үзээ тэр нь яаж амьдрал болох вэ? Эмэгтэй хүн бас өөрөө бас нарийн ухаан гаргах хэрэгтэй л дээ. Нөхөртөөгөө хамт байх цаг завыг гаргаад тийм ээ. Магадгүй их нөхөр уучлцсан гэд бодож байгаа ч гэсэн хөдөө 2 жил яваад ажиллах хугацаанд энэ ихнэр дахиад юу хийж байгаа вэ гэдэг тэр бодол бол байнга тэр хүнд байгаа. Хэрвээ хамт амьдарч явах юм бол арай өөр байх болно шүү дээ, тийм ээ. Хамт амьдарч явах юм бол энэ чинь хөөрхийн нэмдэж ихнэр нөхөр бие биенийхээ төлөө цаг зав зөндөө гарган тэр хоёрт хамтдаа амьдарч байгаа учраас нэг дор хамтдаа байгаа учраас тийм ээ. Тэр энэ зүйл дээр бас анхаарч одоо сайн бас бодож үзэх хэрэгтэй болов уу гэж хэлмээр байна. За энэ эмэгтэйг аваад үзэх юм бол одоо аавтайгаа харилцах нь маш хүнд хэцүү тийм байсан байна. Аав нь одоо ээжийг нь бас гар хүрдэг, ээжийг нь зоддог, өөрт нь бас гар хүрдэг байсан гэж загталтаа бичсэн байсан тийм ээ. Тэгээ энэ зүйл бол хангалттай тэр шарахыг үлдээсэн. Тэгээд ялангуяа тэр охин хүүхдийн хувьд болохоор аавтайгаа харилцах харилцаагаараа ихтэй хүнтэй харилцах харилцаа нь барьж байгуулагддаг. Арх уудаг одоо аавтай эцэгтэй байсан одоо охтууд, эмэгтэйчүүд ихэвчлэн бас арх уудаг нөхрийг сонгоцсон байдаг. Өөрийн мэдлгүй л тийм сонголтыг хийсэн байдаг. Энэ бол маш их давтагдаж явж байдаг тийм үйл явц байгаа. Нэг эмгэг үйл явц гэж бас хэлдэг л дээ юм. Тийм. Очир нөөнд өгтөр энэ нэг ухамсарын хувьд ингээд арх уудаг хүн дассан байдаг гэж бас тайлбарладаг. Бас өөр мэдээ шалтгаанууд байж болно. Гэтэ дассан байдаг. Тэгээд сонгохдоо тэр дасал болсон зүйлээ автоматар ойр татны мэдрэмж төрөдөг. Тэгээд автоматар сонгох тийм тохиолдлууд их байдаг, давтагддаг. Нөгөө талаас их юм бол энэ залуугийн үед болохоор гэр бүлийнхэн тухай ингээд энэ дээр бол байхгүй байгаа. Гэхдээ мэдээж гэр бүлийн харилцааны хувьд бас тийм их тийм аав ээж хоёрын харилцааны хувьд бас асуудалтай тийм гэр бүл байсан болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл тийм гэр бүлээс гарсан хүмүүс ингээд уучлах юм уу, тухайн тэр их нэртэйг харилцах харилцаан дээр бас их асуудалтай байдаг. Мэдээж эрэгтэй хүний хувьд ч гэсэн одоо эмэгтэй хүнтэй харилцах харилцаа нь бол бас ээжтэй харилцах харилцаанаас нь бас шалтгаалдаг тийм зүйл бас байдаг. Тийм учраас яах хэрэгтэй вэ гэхлээр одоо энэ төрөлх гэр бүлтэйгээ байгуулсан харилцаануудаа илүү их эргэж харж үзээд тэр зүйл дээр бас энэ зүрх сэтгэл тэр байгаа шархууд нь идгэрэх хэрэгтэй. Тэгвэл одоогийн энэ байгаа гэр бүлийн тийм ээ зөвөр эргээр босон байгуулахад илүү их тийм таатай хөрсөөр нь болж байгаа юм л гэж хэлмээр. Нэгдүгээр Коринт номын 13 дугаар бүлэг дээр хайрын тухай бас хэлсэн байдаг. Тэгээ хайр бол хамгийн чухал зүйл юм аа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ хүний одоо оршин байхын үндэс нь хайр гэж хэлж байгаа тийм. Тийм учраас гэр бүлийн бас үндэс нь эхнэр нөхөр хоёр бие биегээ хайрлж чадах юм бол энэ гэр бүл эрүүл бөгөөд тийм ээ сайн гэр бүл байж чадна. Бас тэр хүүхдүүд нь ийм хайраар дүүрэн ийм орчинд өснөөрөө бас дараагийн үедээ тийм сайн гэр бүлийг бас босгож барьж чадна гэж хэлмээр байна. Тэгэхээр бие бинийгээ яаж хайрлах вэ гэдгээ сурах нь чухал байна. Тий. Эхнэрийн хувьд болохоор энэ нөхөр маань надаас яг юу хүсээд байна гэдгийг илүү сайн мэдэх хэрэгтэй. Нөхөр ч гэсэн бас эхнэр маань надаас юу хүсэн хүлээдэг вэ гэдгийг илүү сайн мэдэх хэрэгтэй. Ингэж мэдхийн тулд ерөөсөө ганц арга байгаа нь цагийг хамтдаа өнгөрөөж ярилцах нь маш чухал байна.
Тийм учраас энэ хоёрын маань хувьд болох тэр нэг цаг хамтдаа өнгөрөх тэр одоо цаг нэг бага байна шүү дээ. Тийм. Тэгээ бид нар бас нөгөө яг ингээд телевизээр зөвлөгөө өгж байгаа болохоор бас өнгөцгөн зөвлөгөө үл аавна л да энэ хоёр хүн маань тийм ээ. Энэ хоёр төдийгүй бас олон ийм амьдралтай хүмүүс зөвлөгөө авч байгаа. Тэгэхээр одоо түрүүн баясгаа зөвлөгч маань ярьлаа шүү дээ. Одоо үндсээс эхэлж одоо үндс нь ямар нэг одоо үржимсэн тийм байна гэж. Тэгэхээр үндсээ эхлэж хүн одоо цэвэрлжээж дараа нь одоо сайхан үржимс гаргахыг хүсэх юм бол бас бидэн лөө ирээд илүү одоо дэлгэрэнгүй зөвлөгөөг авах хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй бол зүгээр өнөөдөр бидний сонссныг одоо ярьсныг ингээ хальт сонсоод одоо яаж үндсээ цэвэрлэхэж мэдэхгүй өнөөдөр өөрийнхөө амьдралыг яаж цэвэрлэхэж мэдэхгүйгээр ингээд цаашаа зөвхөн өнгөцгөн зөвлөгөөгөөр явна гэвэл бас энэ дутууд байлмаг энэ зөвлөгөө бол маш одоо нэлээд ажиллагаа шаарддаг юм зөвлөгөө байгаа гэж би хэлмээр байна л да. Тэгээ энэ цагаан дээр бас аимшигтай төр зураг бас гараад байгаа штэ. Арх уучаал тий юм аваа шиддэг. Тэгээ зарим тохиолдолд цохоод авдаг гэдэг гэж байна. Тэгээ энэ бол нөгөө гэр бүлийн хүчирхийл гэдэг юм байгаа. Тий энэ залуугийн болохоор арх нэлээд дуудаг. Тий ялангуяа ингээд 1 сар гэртээ байх хугацаанд ихэнх хугацаанд л ингээд арх уудаг юм уу гэсэн юм дүр зураг харагдаж байгаа. Тэгээд арх уугаад халамцаад юм уу эсвэл согтуу байх үедээ юм эвдэлдэг, шилсав хагалдаг тийм ээ. Дээрээс нь заримдаа гар хүрдэг гэсэн байгаа тийм ээ. Цохиод авдаг, уурж уцаарладаг гэдэг ийм зүйл байгаа. Харин эрүүл байх үедээ ямар байдаг вэ гэдэг нь бас яг энэ дээр бичигдээгүй. Байна л да загтал дээр бичигдээгүй. Тэгээд эрүүл байх үедээ ямар байна гэдэг нь бас их хамаатай зүйл юм болов. Ягаад гэвэл энэ Jekyll Hyde синдром гэдэг одоо арх уудаг хүмүүст гардаг юм үзэгдэл байдаг. Энэ үзэгдэл нь болох дээр арх уусны дараа хаашаар авир нь огцом өөрчлөгдөж эсрэг тесрэг болдог. Арх уугаагүй байхад нь харахаар ингээд энгийн даруу арх уугаагүй үедээ сайн хүн юм шиг. Арх уусныхаа дараа болох дээр тийм зоддог, янз бүрийн ааш авир гаргадаг, асан сохтуу тавьдаг ийм байдалтай болчдөг. Тэгэд ийм байдалтай байгаа бол энэ чинь нөгөө архины донтолтын тодорхой үе шатанд очсон байна. Тэгээ нэлээ тийм дүү хэлж мэдэхгүй байна л да энэ хүний хувьд. Ховч зөвлөгөө өгчөд л энэ хүн одоо ямар үе шатанд явж байгаа гэдэг нь мэдэгдэн тийм ээ. Эсвэл арх хэтрүүлэн уудаг хүн үү тийм ээ. Эсвэл донтолтын ихний үед байна уу? Эсвэл архыг донтолтой болсон хүн үү гэдгийг мэдээж бас энэ тодруулах шаардлагатай. Тийм учраас архинаас болоод байна уу? Эсвэл угаасаа ийм хандлагатай, ийм хүмүүжлэлтэй, ийм гэр бүлээс гарсан ааш авирын үед ийм хүн үү гэдгийг мэдэхгүй байна. Хэрвээ энэнийг мэдэх юм бол илүү тийм тодорхой зөвлөгөө өгч болно. Ямар ч гэсэн энэ архины асуудал байна. Тийм учраас архины асуудлаараа зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгэд яг юунаас болоод арх уугаад байна тийм ээ. Тэр чинь их чухал шүү дээ. Гэр бүлийнхээ харилцаанаас болоод таагүй харилцаанаас болоод арх ууж гин үү? Эсвэл угаасаа өөрийн үн цэнийг алдсан учраас арх уугаад байна уу? Эсвэл ерөөсөө багаас уугаад ингээд зуршил болчоод тэгээд тэр зуршлаас салж чадахгүй байна уу? Хэмжлэнгийн дээр шалтгаанууд байгаа. Яг яагаад арх ууж гин гэдэг шалтгаан. Тэр шалтгааныг илүү тийм ээ олж харж чадах юм бол энэ хүн бас идэгрэх тийм ээ энэ донтолтоос бас болох идэгрэх юм боломж бол байгаа. Тийм. Энэ ихтэй бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны тий хүчирхийлэлд байна штэ. Хүчирхийлэл чинь 3 хэлбэр. Энэ 2 хэлбэр нь бол хоёулаа нэмэгдээд байж байгаа. Яг эрэгтэй хүн арх уугаал ер нь цохол юм ба би бол цухтаах хэрэгтэй гэж би хэлдэг. Яагаад тэр хүн тий гэмтээж, зохид зодох хэрэгтэй гэж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хүүхдийн төлөө амьд байхын тулд өөрийгөө хамгаалах ёстой. Харин бид нар яах вэ ойлгочих байлгүй дээ гэл тий эхний анх удаа л гар өрхөд арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Тэ? Тэгэл яах вэ? Нөгөөх нь уучлалтгүйхаар нэл гэл. Яг л бодит байдлын үр дагаврыг ерөөсөө хамсуулаагүй. Энэ зүйлийг бид нар багаасаа сураагүй. Нэг юм хийвэл түүний хариуцлал буруу зүйл ирдэмаа гэдэг үр дагавар гэдэг юм ерөөсөө амсуулаагүй. Тэр талын ойлголт бидэрт байдаггүй. Тэгэл би уучлж гин. За яах вэ тэгсэн байлгүй дээ. Магадгүй эмэгтэй өөрийнхөө буруугаас болоод зохиулсан байж болно. Тэр үедээ маш хурдан буугаад өчтдөг. Гэхдээ эмэгтэйгийн буруу байсан ч гэсэн нөхөр зохих ёсгүй. Тэ? Ёсгүй байхгүй. Харин тэгэхээр эмэгтэй буруу буултыг өгсөн учраас дараагийн нэг зогсон бол хил нэвтэрсэн. Дараагийн удаа 2 3 зохих өшөглөх хамаагүй. Тийм учраас ерөөсөө л эмэгтэй хүн хин нэгэн эрэгтэй хүн
гар хүрхийн байдал ерөөсөө зөвшөөрч болохгүй. Эн чи надад дахиж гар хүрх юм бол гар хүрсэн энэ байдал дээр юм бодуулах хэрэгтэй. Тэ? Тэгээ бүр нухацтай яриад тэ энэ байдлыг дахиж байх юм би энэ дээр ч юм бол зөвшөөрөхгүй. Энэ байдлыг чи би ерөөсөө зөвшөөрөхгүй гэдэг байр суурийг барих хэрэгтэй. Манай эмэгтэйчүүд маань. Тэгхгүйгээр за хүүхэд минь яана, тэр минь яана, ээж аав нь санаа зовчихно гэл хүний өмнөөс бодоол шийдвэр гараад үгүй таны амьдрал. Тийм учраас бид нар эхний бүлдэл дээр л эсэргүүцэх хэрэгтэй. Хэрвээ зодод цохиод шууд гараа яваарай. Ерөөсөө зодуулаа зохиулаа тэр хөх нэц Монгол эмэгтэйчүүд нэрээ хөх нэц болчоол тэгэл хөөрхөн шил зүгэл тэгэл ажилдаа зарим нь явна. Ингээ харах юм бол нэр сэтгэл өвтмөр штэ. Тийм болохоор хүчирхийллийг бол ерөөсөө дэмжих, өөгшүүлэх. Миний алдаа байсан ч гэсэн яг намайг зодох хэрэгтэй бай. Энэ ерөөсөө байж болохгүй зүйл. Энийг бол би эсэргүүцдэг. Гэр бүлийн харилцаанд ерөөсөө л нэгдүгээрт эхнэр бол нөхрөө хайрлан, нөхөр бол тэ эхнэрээ хайрлан нэгдүгээрт, хоёрдугаарт нь хүүхдүүд, гуравдугаарт нь ээж аав гэдэг дараалал орж байгаа. Тэгэл нөгөө ээж чи хүүхдээ нөхрөөсөө дээгүүр тавиал ирвэл харилцаан дээр асуудал гарч байна гэсэн. Заримдаа хүүхдүүдэд эрэгтэй эмэгтэйгээр нөмжлөөд авчина. Энд чинь гэр бүлийн уур амьсгал энэ зүйлийг тэ хуваагдмал байдлыг авчирч идэг. Тэгэхээр гэр бүлийн ерөөсөө байр суурь юу гэхлээр нэгдүгээрт эхнэр нөхрөө хоёр бие бинийгээ хайрлан, хоёрдугаарт нь хүүхдүүд, гуравдугаарт нь ээж аав ах эгч нар. Энэ хоёр дээр ч гэсэн харагдчихээн. Тэгэл нөгөө нөхөр нь зовж иж орж ирсэн мөнгөний ах эгч рүүгээ тэгээ сайн яадаг чи байдлаар явуулдаг байдал харагдаж байгаа нь бас л нөхрийг уурлуулах юм уу таагүй. Нөхрийн хариуцлага юу гэвэл хамгийн түрүүнд л эхнэр хүүхдүүдээ тэг хоолтой унттай юугаарч дутаахгүй. Гэтэл тэрийг бүрэн хангаж өгч чадаагүй байтал хэдэнд хүргэнд аав ээж рүү ах эгч рүү гүгээд ахаан бол энэ дээр бас сэтгэл зүйн таагүй байдал илрээд тэрийг шууд хэлж чадахгүй. Монгол хүмүүс ярьж чаддаггүй. Эн чин таалагдахгүй нэг чадах. Уухаараа тэг шал өөр юмар тэ шалтак хийж тэ уг нь уурс хэлэх гээд байгаа шалтгаан нь бол уг нь тэр мөнгө л ахгүй. Гэтэл өөр нөхцлөөр яриад шал өнгөрсөн баларсан юм. Магадгүй эхнэрийгээ бол уучлалцсан. Тэгвэл тэрийг өнгөрснийг шалтак болгодог ч байж магадгүй гэж би одоо бас нэг талыг бас харж байна. Тийм болохоор санхүү мөнгө төр ч гэсэн ээж аавдаа тусалнаа, ах эгчтэй туслана. Тэгтээ дандаа биш. Дандаа биш. Монголчууд бол ерөөсөө дуслах ёстой гэл тэ үгүй шүү. Хамгийн түрүүнд танаа гэр бүл чи хангалттай байгаа илүү гарч ивэл үг, илүү гарахгүй бол эхлээд үр хөвгтүүд чинь сайн хоол идэж, аюулгүй хоол идэж, сайн хувц өмсөж, сайн орчинд амьдрах хэвээр. Тэгээд илүү гарвал өгөөрөө заримдаа яг сэтгэл гаргаад баяраар ч юм уу цагаан сараар ч юм уу гаргаж өрөх ёстой. Тэрнээс бусад тохиолдолд дүүгийн төлбөр гээл байдаг мөнгөө энэ чинь ерөөсөө гэр бүлийн хил хязгаарлал нэвтрэн орж байгаа. Тэгээ нөхөр энд уурлах, бухимдах шалтгааныг бас өгөөд иж болох талтай. Тэгээ нөгөө хүмүүсээ ч гэсэн бас амьдрах чадварыг нь бас алдагдуулаад гэсэн үг шүү дээ. Бэлэнчлэх яавс. Тэгээ эргээд эмгэг харилцаануудыг бий болоод байгаа юм л да. Эсвэрэг харилцаанууд чинь. Яаж нэг тэр саяын эмэгтэйгээ үед болох тэр нөгөө төрөлх гэр бүлээ орхиж чадаагүй байна. Уул нь бол эхнэр за Библийн Эхлэл номын 2:24 дээр хэлэхдээ эхнэр нөхөр хоёр тийм ээ их эцгээ орхиод нэгэн бие болж байгаа. Тэр тухай хэлж байгаа. Тэр нэгэн бие их эцгээ орхиод нэгэн бие болж байгаа. Тэгтэл чин аль хэдийн орхисон байх байтал тийм ээ орхиж чадаагүй. Тэгээд эргээд нөхрөөсөө одоо төрөлх гэр бүлээ дээгүүр тавьж ийн гэсэн утга байгаа шүү дээ тэнд. Нөхөрлөгөө илүү чухалж хандгаас илүү одоо нөгөө ихч дүү нар маань төрөлх гэр бүл маань гэсэн тийм хандлага байгаад байна. Тийм учраас тэр хандлагыг орох хэрэгтэй. Сая Баясаа маань илүү тодорхой хэллээ шүү дээ. Тийм. Өгч болно гэхдээ илүү гаруулаа өгөөрөө. Тийм. Шаардлагатай үед өгөөрөө. Тийм. Энэ загтал дээрээс бас харж яхад нэг юм орхигдоод байна л да. Яг нөгөө бид нар түрүү нэвтрүүлэг эхлэхэд гэр бүлийн үндэс суурийг эхлээд харах хэрэгтэй гэсэн тийм ээ. Магадгүй өнөөдөр энэ аав ээж хоёр бас одоо энэ 6 настай хүүгийн үр үндэс болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр 6 настай хүүдээ бид нар бас өнөөдөр ямар үлгэр дуурайл үзүүлээд энэ хүүд юу өвлүүлжүүлэх гээд байна вэ? Тийм сэтгэл зүйн хувьд, сүнсний хувьд, цаана одоо бие махбодын хувьд юу үлдээж өвлүүлэх гээд байна. Яг зүгээр хүүхдээ гэрлүүлээд ингээд сайныг санаал өрөөл хэлээл бэлэг сэлб материалыг зүйл өгөөд ээж болдог. Цаагаараа бид нар муу юм аа хангалттай ихээр өгдөг гэдгийг ерөөсөө анзаардаггүй учраас өнөөдөр бас хүүгийнхаа төлөө бас эцэг их хоёр хоёулаа бас ухаарч амьдрах хэрэгтэй тийм ээ. Зөвхөн өнөөдөр хайр амиа бодвол миний амьдрал болохгүй ихнэр намайг гомдоосон, нөхөр намайг гомдоосон
ороосон гэдэг дээр ингээл үзэлцээд байхтай биш тийм ээ. Энэ ард бас энэ үр хүүхэд минь байгаа. Энэ хүүхдийн сэтгэл бит хоёр одоо юу суулгаж байна вэ тийм ээ? Ямар сэв суулгаж байна вэ? Яаж байна вэ? Тэр тал дээр бас илүү анхаарч амьдраасай л гэж одоо хэлмээр байна. Олон залуучууд бас энэ залуу гэр бүлүүд бас сонсож байгаа тийм ээ. Тийм учраас энэ зүйл хэрэгтэй байна. Энэ гэр бүл бас загтал дээр тэгсэн штэ бүр салдагч юм билүү гэд. Тийм бодол орж ирж байна. Тэгэл Монгол бол хүмүүс салаад нийлээл явж байгаа тийм. Ер нь салалт гэж ер нь юу юм бэ? Салалт ямар хор уршигтай юм бэ? Энэ хүн өөрөө салж үзээгүй учраас тийм. Одоо яг салах гад байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмж төрөөл, бодол төрөөл явж штэ. Тэгвэл салалт гэдэг бол ерөөсөө л эхнэр нэг хүн мянгыг ялна, хоёр хүн төмнийг ялна. За эхнэр нөхөр хоёр нийлээд төмнийг ялдаг байжээ. Тэгвэл тэр хоёр салчлаа гэх юм бол тэр төмөн зүйл чинь нэгэн дээр нь бууж ирж байгаа. Тэгвэл дэндүү хачаа үсттэй. Тэ салчвал нэг тэгэл бүх юм дуусчих юм шиг гэтэл үгүй ээ. Саллаач өөр асуудал дахиад гараад ирж байгаа. За нөхөр бол зовоохоо болж байна. Тэгвэл хүүхэд яах вэ? Аав өсч явах хүүхэд те. Аавын хайр дутагдахаараа зүрх сэтгэлийн хоос орон зайг дүүрэх гээд ямар нэг юм донтох, буруу зуршилтай болох аав хүний хайрыг юус ээжгүй орлож чадахгүй. Аавын хайрыг ямар ч шилдэг мундаг ээж байсан уучлаарай. Аавын хайрыг бол нөхөж өгч чаддаггүй. Тийм мундаг чухал хайр байдаг учраас салаад болвол тийм бас сайн зүйл бас сөрөг тал бас байгаа шүү дээ. Хүүхдээ ямар ирээдүг өгч чинь. Тэгэл дахиад нэг дамжсан нэг зүйлийг дамжуулах гэдэг нь үү. Харин энэ дээрээ ойлголцоод магадгүй хэсэг хугацаанд яг тустай байгаад амьдралаа бодё. Ер нь яаж амьдраад байгаа жоохон бодох хугацаа авч болно шүү дээ. Тэгээд яг эрүүл ухаанаар ганцаараа байхдаа нөхөргүй байхдаа нөхөр нь ч гэсэн эхнэрээ хүүхдгүй байхдаа бодоод амьдралаа нэг тунгаагаад би чи ингэж болохгүй нэ гэдэг юм а дахиад ярилцах тийм энэ байдлыг бас ойж болно штэ гэж бас зөвлөмөр. Тийм одоо бидний хувьд бол мэдээж одоо сал гэж хэлэхгүй тийм ээ. Битгий сал гэж хэлэх эрх бид нарт байхгүй. Хувь хүн өөрөө сонголтыг хийх хэрэгтэй. Гэхдээ салалт гэдэг маань бол үнэхээр ямар өөр ашигтай вэ гэдгийг түрүүн одоо басаа зөвлөгч маань ярьчлаа штэ. Миний хувьд болохоор юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр үнэхээр та саллаа гэхэд өнөөдөр та өөрөө одоо ээжийнхээ амьдрсан амьдралаар өнөөдөр амьдарч байгаатай адилхан тийм ээ. Та хэрвээ салаад амьдралаа гэхэд таны хүү бас таны амьдралаар одоо нөхөр та хоёрын амьдралаар амьдрах болно. Тийм учраас энэ дээр бас нэг тийм учиргүй түргэн шийдвэр битгий гаргаасай л гэж хэлмээр байна. Сайн бодож тунгааж тийм ээ. Ер нь яавал дээр вэ? Хоёулаа ч гэсэн бас харилцан сайн ярилцах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар үнэхээр сална гэдэг бол зүгээр амархан шийдвэр. Тэрэн шиг амархан юм байхгүй тийм ээ. Өнөөдөр саллаа гэхэд бол их амархан шийдэж болж байна. Асуудлыг шийдэж болж байна. Тэгээ салсны ард өшөө илүү олон асуудал гарч ирнэ гэдгийг л бас сайн бодож үзээсэй гэж хэлмээр. Эмэгтэй хувьд одоо яг ямар алхмыг хийвэл зүйтэй вэ? Нөхөртөө ямар хандлагыг үзүүлвэл бас гэр бүлээ аваас цаашаа асуудлаас гарах боломж байна. За салалт гэдэг бол ерөөсөө асуудлыг шийдэх тийм сайн арга биш л дээ. Угаасаа. Тэгээд яг энэ загтал дээрс ингээ харахаар нөхрөөсөө салах уг нь дургу. Тэг уг нь дургу гэж хэлсэн. Айж төгсөж байснаас салсан дээр юм уу даа гэж бодож байна гэж хэлж байгаа. Нөгөө талаас нөхрийн хувьд болохоор бас хэрвээ ингэ салвал би амиа орлоно гэж айлгаж байгаа тийм. Тэгэхээр нөхрийн хувьд бол бас салах бол тийм тий сонирхол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёуланд нь бол уулын салах сонирхол байхгүй. Ганцхан энэ гэр бүлд ерөөсөө асуудал юу болж байна гэхээр энэ харилцаа. Тэгээд энэ байгаа энэ асуудлууд л үнэхээр хэцүү байна. Хэрвээ эдний шийдэгдээд ирэх юм бол энэ хоёрт салах тийм шалтгаан байхгүй. Түрүүн хэлсэн. Хэрвээ салвал энэ хоёрын энэ сөрөг одоо амьдрал, энэ сөрөг асуудлууд хүүхэд нь шилжиж чад хүүхэдтэй тийм амьдралаар амьдрах юм боломжтой. Ер нь эмгэг харилцаанууд бол дандаа тэгж явдаг байна. Дандаа нэг ингэж үүсгэж тэгж явдаг байна. Тийм учраас яг эмгэгтэй дандаа юу хэлмээр байна гэхээр зүхтаад асуудлыг шийдэхгүй. Тийм учраас танд бол одоо гэр бүлийнхээ төлөө тэмцэх тийм ээ. Гэр бүлийнхээ төлөө зоригтойгоор явах тийм одоо асуудалтайгаа чин зориг байх хэрэгтэй. Тэгвэл бид нар бас танд туслах хүмүүс байна шүү дээ. Бид нар тусалж болно. Өөр туслах зөндөө хүмүүс байгаа. Нийгэмдэр ер нь бол амьдрал дээр тийм ээ та ганцаараа бас ийм асуудалтай биш. Бас яг ийм асуудалтай тулгарсан маш олон мянган ийм гэр бүлүүд байгаа. Тэд нар ч гэсэн асуудал ингээд даван туулж чаддаг. Тэгэд яг
олон хүн зөвлөгөө бид нар өгч байдаг. Бид нар болгон л өгч байдаг. Тэгэхэд юуг харж байна гэхлээр хүмүүс маань ингээд салалтаар асуудлыг шийдсэн хүмүүс ирдэг. Тэгээд 10 жил болсон, 20 жил болсон, 30 жил болсон салаад тэгээд ирдэг. Тэгээ юу ч хэлдэг вэ гэхлээр ер нь би анхныхаа ханаасаа цочмогдоо салтсан юм байлээ. Тийм ээ. Уул нь бол битээр тэгэл тэр гараад байсан нэг тухайн нэг асуудлаа шийдсэн байсан бол битээ сайхан амьдрах боломж байсан юм байлээ. Одоо тэгэд салтаа шийдээд анхныхаа тэр ханаасаа ингэ салтсан чинь дараагийн амьдрал маань нэг л болж өгөхгүй байсан гэж ингэж хэлдэг байгаа. Өөрөөр хэлбэл яадаг вэ гэхээр дараагийн амьдралдаа хүн яг урдах амьдралынхаа тэр арга барилаар хандаад харьцуулж үздэг, зэрэгцүүлж үздэг. Тэгээ эндээс бас эргээд одоо өмнө нь нэг асуудал гарч ирсэн бол дараагийн амьдрал дээр хоёр асуудал гардаг. Жишээлбэл тийм ээ. 10 асуудал гарч ирсэн бол өмнөх амьдрал дээр дараагийн асуудал дээр 20 асуудал гарах юм шүү дээ. Тийм учраас алт бол тийм сайн арга зам биш. Тийм учраас ерөөсөө энэ хүүхдээж бодсон, өөрсдийгөөж бодсон, цаашдаа ингээ уламжлаад явах энэ гэр бүлийнхаа тий. Одоо бид нар чинь бол удмынхаа одоо хаалга нь болоод зогсож байгаа асуудал шүү дээ. Бид нэр л одоо муу зүйл орохгүй, сайн зүйл орж ивэл бидний одоо өөр хүүхд, өөр удам маань үргээр сайн байх болно. Тийм учраас тэр хариуцлага ч гэсэн бас бидэнд байгаа. Учираас тэр бүхнийг одоо ухамсарлаад өөрөөд бид нар зоригтойгоор энэ асуудлыг шийдээд гэр бүлээ шинээр тийм ээ одоо зөв харилцаан дээр одоо барьж босгох нь чухал юм аа л гэж хэлмээр байна. Тэгэхээр загталдаа дурдгдсанчлан энэ гэр бүлд бол тодорхой хэмжээгээр бас гэр бүлийн хүчирхийлэл гэх айхтар зүйл бас байгаа даа. Тэгэхээр бид өөрсдөө энэ зүйлийг хүсдэггүй хэдийч бас энэ зүйлийг бий болгох чад байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйл нь ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэдгийг бас бид нар мэдээлэлээр оруулах нь зүйтэй хаа гэж бодсон. Тэгээд энэхүү мэдээлэлээ хүлээж аваад студид дээр олццгаая. Хүн бүр өөрийн гэр бүлээ үүсгэхдээ аз жаргалтай, өнөрөөтгөн, элбэг хангалан, элэг бүтэн байхыг хүсдэг. Энэ утгаараа гэр бүл гэдэг нь хүний хамгийн нандин үнэт зүйл байдаг. Гэвч зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүл байнгын айдас дарамттай байх нь тохиолддог байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь бусдыгаа өөрийн эрхшээлд байлгах зорилгоор эрх мэдэл хүч чадлын давуу байдлаараа далайлгаж эрхшээлдээ оруулахыг хэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь байнга давтагдаж улмаар даймжирч байдаг тул хохирогч болон түүний гэр бүлийн бусад гишүүдэд олон давхар хохирлыг бий болгодог аюултай. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдэгч нь тухайн гэр бүлийн гишүүнийхээ хувьд хуулийн дагуу бусдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхын зэрэгцээ хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь дараах төрөлтэй байдаг. Биеийн хүчний дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн дарамт шахалт, бэлгийн хүчирхийлэл. Биеийн хүчний хүчирхийлэл нь зодох, цохих, алгадах, өшөглөх, гэмтэл учруулах гэх мэтээр бие махбодод шууд халдах хэлбэрээр илэрдэг байна. Сэтгэл санааны хүчирхийлэл нь нэр хоч өгөх, элдвээр хилж хараах, гэмтэл бэртэл учруулна, амь насанд нь халдна гэх мэтээр айлган сүрдүүлж занал хийх, хил амаар доримжлох зэрэг хэлбэрээр илэрдэг. Эдийн засгийн дарамт шахалт. Гэр бүлийн хэн нэг гишүүн нь нөгөөгөө эрхшээлдээ байлгах зорилгоор эдийн засгийн боломжийг нь хязгаарлаж хамааралдаа оруулах аргыг хэлнэ. Жишээлбэл гэр бүлийн гишүүнийхээ наад захын хэрэгцээг санаатаагаар хязгаарлах, хөдөлмөр хийх, цалин орлогоо өөртөө зарцуулах эрхийг боогдуулах, үрхийн төсөв орлогыг зарцуулах боломж олохгүй байх зэрэг хэлбэрээр илэрдэг. Бэлгийн хүчирхийлэл. Хэн нэгэн нөгөөгөө хүний халдашгүй, хүсээгүй, бэлэн бос хүчгүй байдлыг үл хүндэтгэн, хүчээр буюу хуурам мэхлэх, айлган сүрдүүлэх, үтгэх, доромжлох, дарамт шахалт үзүүлэх гэх мэт аргаар хүчиндэх болон хүчинтэхээр завдах гэх мэт хэлбэрээр илэрдэг. Гэр бүлийн хүчирхийлэл биеийн хүчний, эдийн засгийн, сэтгэл санааны бэлгийн гэсэн эдгээр хэлбэрүүдээр илэрдэг байна. Бидний нэвтрүүлгийн гол зорилго бол мэдээж бид нар энд ярилцсанаар зөвснөр асуудлын бүрэн шийдэхгүй. Гэхдээ бас олон хүний ухамсарт зүрх сэтгэл бидний үг хүрдэг байгаа. Тэгээд бас бид ч гэсэн нэвтрүүлгийн хэнд хэлдэг тийм ээ. Асуудлаас гарах гарцыг тантай хамт ярилцгийнэ гэж.
Тэгвэл одоо энэ эмэгтэй амьдралаа цаашаа сайн сайхан болгохын төлөө тэр гарцыг болоод хаалгыг онгойлгоё л доо. Хамгийн ихэнд ямар үйлдэл хийвэл та бүгдээр дээр юм шүү. Тэг ихэнх ингээд хүнд байдалд орсон хүмүүсийн хувьд болохоор яадаг вэ гэхээр за энэ хүнд байдлаас гарах те үнэхээр чин зориг гэрмэлзэл хэрэгтэй тэр нэгдүгээр тэгээ танд тийм хүсэл байна уу те хоёрдугаар бусдын тусламж авах гэж байна. Бусдаас тусламж авах. Тэ. Яаж чухал. Тийм учраас бүр хөвчлээ зөвлөгч нартай нэг удаа уулзаад байж тэ хид хідэн удаа уулзаад зөвлөгөөний бүр төлөвлөгөө гаргаад тийм ээ. Тухайн асуудлыг ингэж идэгтэл тийм ээ. Зөвлөгөө авах хэрэгтэй. За энэ эмэгтэй эхлээд хандж байгаа. Эмэгтэй эхэлж аваад дараа нь нөхөртөө ойлгуулад тийм ээ. Хамтдаа зөвлөгөө авах юм бол энэ асуудал бол шийдэгдэх боломжтой. Тийм ба. Нөхөр бол үнэхээр чивтээр бас бусдаас тусламж авах хэрэгтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрч чадах юм бол энэ асуудал шийдэг. Нөхөрд бол юу гэж хэлмээр байна гэхээр та хоёрд бол тийм бусдын одоо зөвлөгчдийн сэтгэл зүйчдийн тийм та хоёр туслах гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийн тусламж үнэхээр хэрэгтэй тийм болсон цаг үе байна. Тийм учраас тийм тусламж аваад шийдээрэй. Яг гэвэл угаасаа нийгэм гэдэг нь гэр бүлээр үргэлжилж байдаг. Гэр бүл чинь нийгмийн анхан шатны нэгж байгаа тийм. Гэр бүл болгонд асуудал байдаг. Тэр энэ асуудлууд шийдэгдэж ирсэн тэр төвхүүч байна, тийм ээ. Тийм учраас суралцаад тэгээ гэр бүлийнхаа төлөө хамтдаа яваарай л гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор ер нь эмэгтэйг одоо эрэгтэйг өмөрч эмэгтэйг буруутгах байгаа ч юм биш л те. Зөвлөгөө авч байгаа хүн гэдэг бол өөрөө ер нь яг асуудлын гол эзэн байгаад байдгийн. Ерөнхийдөө ингээ ажиглаж байхад зөвлөгөө авч байгаа хүн болгоныг ингээ ажиглаж байхад өөрөө л яг асуудлын гол эзэн байгаад байдаг тал байдаг л да. Тийм болохоор би эмэгтэйг өөрөөсөө эхлээд сайн анзаарч хараасаа тийм ээ. Өөрийгөө эхлээд засаж одоо залруулаасаа өөрийгөө одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн одоо чагнаасаа тийм ээ. Магадгүй би урд нь яг энэ асуудлаар зөвлөгөө өгжсэн эмэгтэй үгийг сонсож байхад бол одоо нөхөр маань одоо өндөр цалинтай одоо юу гэдэг нь тэгэл хайргүй тэгсэн мөртлөө одоо цалинд нь болоо суудсан ч гэдэг юм янз янзын асуудлууд бол байсан л да. Гэтэ энэ эмэгтэй хувьд бол яг олон жил үерхсэн, олон жил одоо хамт байсан гэдгээр бид хоёр бол нэлээд тасцсан хайртай гэж одоо цагтлаараа бичсэн байна. Тэгэхээр би эмэгтэйг зөвхөн өөрийгөө их сайн чагнаасаа тийм ээ өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн анзаараасаа өөрт нь ямар сул тал байна те өөрөө яг ямар алдаа гаргаад байна уу? Нөхөртөөгөө харилцах харилцаан дээрээс тэр тийм ээ гэр орон үр хүүхдийн төлөөс тэр би ер нь яг яагаад байна гэдгээ сайн одоо анзаарч хараасаа л гэж хэлмээр байна. Тэгээ магадгүй өөрийгөө сайн анзаарч өөрийгөө чагнаж өөрийнхөө төлөө нэлээд олон зүйлийг хийсний дараа та дараа нь нөхөрлөгөө одоо үр хүүхдийн төлөө анхаарлаа хандуулж болно гэж хэлмээр байна. Миний өгөх зөвлөгөө болохоор энэ нэмэгтэй яг хэрэг гэр бүл салах юм бол юу хэцүү байх болоо гэж бодоод бүгдийг бичихсааж бичээрэй. Тийм байсан ч би зүгээрээ гэж чи бодож чадчихэв. За хоёрдугаарх нь нөхөр ер нь ямар сайн талтай. Тэрийн нэг удаа тий мэдээж насан туршдаа амьдрнаа гэж сонгосон бол анхандаа таалагдсан юм зөндөө байгаа. Нэг удаа анхны хайраа санаач. Анхны хайраа санаад тэгээд яг бүгдийг бичээ юу нь хамгийн их баярлж ийсэн. Анх юу гэж хэлдэг байсан. Хаана хамт хоололж ийсэн. Бүх анхны тэр дурсамжуудыг санаасаа тий санаад үзээсэй. Дандаа муу байгаагүй шүү дээ энэ гэрлэл 6 жил тий. Тэгээд ингээд бас дуусчих гэж бол байхгүй шүү дээ. Тийм болохоор нөхрийнхээ сайхан байсан үеэ бас нэг дурсаасаа. Дараагаар нь яг нөхрийн яг юу хэцүү үдээ. Тий яг юу өөрийн чиг зовоогод үдээ. За дараа нь өөрлөгөө харлаа. Би ер нь нөхөртөөгөө ер нь яаж тий сайхан хандж ийсэн. Ер нь нэг урмын үг хэлдэггүй юм уу? Тий би ер нь яаж ханддаг вэ? Хувцсын эндөөдөгтэй хоолыг хийхдээ тий яаж ханддаг вэ? Би ер нь хөдөө яваад ирэхэд би ямар шүү байдлаар ер нь ухтдаг үлээ. Тий уурлахаараа би яаж уураа илэрхийлдэг гэд өөрийгөө хараад өөрийнхөө сайн талыг бичлээ, муу талыг бичлээ. Маш их төвчдөг байсан. Төвчээрэй ч гэсэн бич. Тэгээ яг ингээ зүрхэн доторхоо зүгээр шүүлтүргүй бичээрэй. Өөрийгөө ерөөсөө хянах хэрэггүй. Зүгээр л сайхан бичээ дотроо орж ирсэн болгоно. Бич тэ би нэмэгтэй бас жоохон амраасаа. Яг энэ нөхцөл байдлаас жоохон гэр бүлийн байдлаас жоохон хөндөрөөд яг нэг ганцаараа нэг тайван байх хугацаа. Яг л хүн гомдолтой сэтгэл хэцүү байх үед дандаа буруу сонголт хийж байдаг. Нас нь эн чинь бол маш том чухал сонголт. Тийм учраас нухацтай бодож тэ хандах учраас яг өөртөө ч гэсэн жоохон амраад дуртай юу хиймээр яа юу их дуртай тэрийгэ хийгээд сэтгэлээ жоохон тайвшруулсны дараа яг энэ зүйлүүдийг хийгээд үзээрэй. Тэгэд
нөхөр хүний нэг хэрэгцээ байдаг. Магтуулах ба хүндлүүлэх хэрэгцээ. Эрэгтэй хүн болгонд байдаг. Магтуулах, хүндлэх хэрэгцээ хэр өгчээсэн. Угаасаа нөхөр хүнд өөрийгөө те би энэ гэр бүлийн толгой, би хүүхдүүдэд тийжээж, эхнэрээ тийжээж, би эднэрийг ингэж хамгаалж байгаа гэдгээ мэдрэх их хүсэлтэй байдаг. Тэрийг хэр өгч जैन те хэр өгдөг вэ? Та мундаг шүү, та байгаа учраас би амар байдаг шүү те гэр бүл өөр хүүхдүүдэд үргэлж хоол ундтай байлгаж байгаа. Энэ айгу том бас хариуцлага штэ нөхөр хүний өргөж байгаа. Гэтэл тэрийг хэр хүндэлж जैन. Олсны навал те эхнэр дөгөөдөө мэддэг чинь үнэлэмж хэр байсан бэ? Тэрийгээ бас засаад тэгээд нөхөр хүн ер нь өвөг дэдс маань ч гэсэн нөхөр хүнийг та гэж дууддаг, аавын суудал гэж байдаг, тий аавын аяг гэж хоолныхаа дээжийг өгдөг. Энэ бүгд чинь хүндлэлтэй холбоотой. Аав тэр хоймоор байж байхад бол эхнэр бол гэж хамаагүй хүндлэлтэй ханддаг, та гэж дууддаг. Би ч гэсэн нөхрийгөө та гэж дууддаг. Урд нь бол чи гэж үздэг. Тэгээд би дотроо угаасаа шийдсэн. Би нөхрийг хүндлэх энэ байдлыг та гэд хэрэлдэхэд бол өндөрсөж дуугаа өндөрсөхөд их хэцүү. Харин чи гэх юм бол өөстө элдвийг бол хэлж би чадна. Тэгээд хэрвээ чи нөхрийгөө хаан шиг хүндлэх юм бол өөрөө хатан шиг өрхөмжлөгддөг гэдэг үгэнд би их дуртай. Тийм учраас хэрвээ нөхөр чинь хаа юм бол та хатан л ахгүй. Харин нөхөр чинь нэг архич юм бол та хэм бэ, тий? Тийм учраас яг нөхрийгөө хэн гэж үнэлж байгаагаар та бас үлэгдэж байгаа шүү. Нөхрийгөө хүндэлж миний толгой, миний те намайг авч явж байгаа ноён нуруу минь амьтаг гэр бүлийн гэрэлгийгээ орон зай гэж хүндэлж дотроосоо би хүндлэх шийдвэрээ гаргах юм бол бас харилцаанд бас маш том өөрчлөлт ирдэг юм байгаа. Тийм болохоор нөхрийгөө дахиад нэг хүндлээд хүндлэх сэтгэлийг дотроо агуулад те магтах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдийг ер нь магт. Эмэгтэй хүүхдийг ер нь тэ ста мондаг вэ чи чаддаг шүү ямар чадварлаг юм бэ чи үнэхээр хариуцлагатай юм а гэх юм бол эрэгтэй хүүхд толст баярлаа л яддаг. А эмэгтэй хүүхд тэгж хэлж болохгүй. Эмэгтэй хүүхд бол чи ста үзэгсэлэнтэй ямар цэвэр чи ямар гоё ямар намдуухан ямар тэ эмэгтэй шинжийн илүү хэлэх юм бол за тэр хүүхд бол өдөржингөө гэрээс сэвэлж магадгүй. Тийм болохоор бид нар хүүхдүүдтэй хүртэл буруу магтдаг юм байна. Холиол тэ эрэгтэй хүүхдийг хөөхөн тэгэх юм бол тэр үг тийм сайн зүг сонсогдохгүй. Тэ. Одоо ингээд үнэхээр магтаад нөхөртөө тэр хүндлэлийг үзүүлэх юм бол нөгөө үл итгэлцэл алга болж болох юм тийм ээ. Тэрийг бас анзаарч ухаарч ойлгох хэрэгтэй л дээ. Тий. Тэгээд энэ хоёр маань асуудлууд байсан учраас нөгөө сөрөг асуудлууд руугаа харсан тийм сөрөг нүдтэй байна. Тэгээд тэр одоо шилээ солиод бие биенийхээ нэг эерэг талуудыг илүү олж хараад бас ингээд болж бүтэх сайн талуудыг тий олж харж чадах юм бол бас энэ өөрчлөлтийг хийх бас анхны шатны алхам болж чадна. Тийм учраас Библи ном дээр хэлсэн байдаг. Библийн Эпес ном дээр юу хэлсэн байдаг вэ гэхээр нөхөр нь эхнэрээ хайрлаа. Харин эхнэр нь нөхрөө хүндлээрэй гэсэн байдаг. Тэгвэл нөхөр нь эхнэрээ өөрийн бие мэт хайрлах ёстой болно. Өөрөөр хэлбэл нөхөр эхнэр хоёр нэгдмэл учраас эхнэртэй хэр зэрэг хайртай байх нь өөртөө хэр зэрэг хайртайг илэрхийлнэ. Хэн ч өөрийн биед хорсдгүй бөгөөд харин ч биеэ нь тижээж, хувцлаж, хамгаалж байдаг. Үүний адилаар Есүс Христийн хувьд бид түүний бие мэт болдог учраас тэр биднийг ямагт хайрлан сайн сайхныг хийж өгдөг. ертөнцийн эзний сургаалт эрчүүд эцэг эхээсээ салж эхнэртэйгээ нэгддэг. Иймээс тэр хоёр тус тусдаа биш нэгэн бие болдог гэсэн үг бий. Үүний цаана онцгой чухал утга бий. Урд нь хүмүүс үүнийг ойлгоогүй байжээ. Есүс Христ болон түүний хүмүүс хоорондоо нэгдмэл болдог гэдэг нь үүний далд утга мөн. Харин энэ үг та бүхэнд бас хамаатай юм. Үүнийг ойлгосон бүх эрчүүд эхнэрээ өөрийн адил хайрлаж, эхнэрүүд нөхрөө ямагт хүндэлбэл зохино. Энэ бол гэр бүлийн харилцааны ерөөсөн хамгийн гол үндэс байна. Тэгээ нөхөр тандаад хэлэхэд эхнэр чинь одоо танаас сул дорой гэж үзээд та бүх талаараа эхнэрийг хайрлаач. Тэгээ хайрлах гэдэг маань илүү тодруулж хэлвэл хүлээж ав. Тэ алдаа дутагдал сайн тал бүх зүйлтэй нь хамт хүлээж аваа. Тэ ерөөсөө байгаагаар нь л хайрлаарай гэсэн. Байгаагаар нь хүлээж аваач. Тэгээд илүү тусалж дэмжиж өгөөсөн. Илүү тусал дэмжиж өгөөсөн. Эмэгтэй хүний хувьд бол
нөхрөөрөө тусал дэмжүүлэх зүйлүүд маш их байна. Зүгээр нэг юм ажил хийж исэн ч гэсэн тэрэн дээр эр хүний тийм хүчтэй гар заавал хэрэгтэй болдог. Тэгэхээр бүх зүйл дээр нь илүү тусалж дэмжиж тийм ээ ингэж өгч явах юм бол ихнэр сэтгэл хангалуун болоод ер нь хайр гэдэг зүйл маань бие биендээ ингэж өөх тусам илүү их ингэж өсөж томорч үржиж бусд руу ингэж тэр хайр тэр ивэл өрөөл болгоно гэж урсч яадаг тийм гайхамшигтай зүйл байна. Тийм учраас Библиэд хэлэхдээ хайрыг онцолж хэлсэн байдаг. Итгэл найдвар хайр гурав хамгийн чухал боловч энэ дотроос хайр нь хамгийн чухал юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид бие бинийгээ ингээ хайрлах юм бол за хин ингээд үнэхээр агуу зүрх сэтгэлтэй тэр хүн эхэлж золиос гаргаж хайрлж эхэлдэг. Нөгөө хүнээс ямар ч хайрын хандлага гарахгүй байх үед тэр илүү их тэр агуу зүрх сэтгэлтэй тэр хүн хайрлж эхэлдэг. Тэгснээрээ нөгөө хүн тэр хайрыг олж хараад ичдэг байгаа нэг талаас. Энэ маань намайг ингэж хайрлж байхад би ийм байдаг. Тийм учраас би бас энэ хайрын хариуд тийм жоохон ч гэсэн юм хийхийг хүсэж ийн гэд хийдэг байгаа. Ингээд энэ хайр маань яг хөө бие биерээ урсч эхэлдэг. Энэ бие биерээ урсж байгаа хайр нь гэр бүлийг ерөөсөө бүрдүүлдэг, холбож нэгтгэж яадаг хамгийн гол зүйл. Тэгээ Библиэд хэлэхдээ ч гэсэн хайр бол ивэн нэгтлийн төгс холбоос юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр хайрыг харсан хүүхэд тийм ээ өсөж боожохдоо бас хайрыг дүүргэсэн, бусдад руу хайрыг урсгасан, бас юмнаас аливаа зүйлээс ингээд эерэг талыг олж харж чаддаг. Бусдыг хайрладаг хүнд мэрэг ухаан байдаг. Библийн сургаалт өгсөн номдэр хэлэхдээ надаас эмээдэг тэр бусдыг хайрладаг, хүндэлдэг тэр хүнд би мэрэгэн ухаанаа нөөцсөн, тэр саруул ухааныг нөөцсөн юм аа гэж хэлдэг. Тэгэхээр бусдыг хайрлж бас эерэг нүдээр харж чадчихвэл танд бол тэр мэрэгэн ухаан эргээр тийм ээ тэр хайраар дүүрэх тэр мэрэгэн ухаан ирэх болно. Тэгээд гэр бүлийг ч гэсэн тийм ээ босгож барихад эр хүнд мэрэгэн ухаан хэрэгтэй байдаг. Тэгээд хэрвээ бид ингээд бусдыг хайрлж чадж байгаа үед тэр мэрэгэн ухаан бидэнд бас ирж идэг. Тэгээд гэр бүлийг ч гэсэн босгож барьж чаднаа. Тийм учраас бие бинийгээ хүндэлж хайрлах нь л хамгийн чухал юм аа гэж бодож байна. Чингис хаан өөрсдийнхээ хаттуудыг их сонсдог байсан. Би ер нь хаттуудын төв, хаттууд ер нь яаж хаантайгаа хандж байна гэдэг ер нь хаадуудтай кино үзэх юм бол тэрийг л маш их анхаардаг. За хулан юугээд хэлчихв. Яг энэ байдлаар яаж хандж байна. Тэг яг иймэрхүү нөхцөл байдлаар ямар хандлага үзүүлж байна. Тэг Чингис хаан бол үнэхээр хаттуудаа маш их сонсдог байсан. Үнэхээр чи намайг ийм буруу зүйл хийхээс хорж болиулсан. Чи маш ухаантай хатан байна гэл Тийм болохоор нөхрөдөд хэлмээрэн бас энэ эмэгтэй нөхөрт хэлмээрэн. Нөхөр эхнэртэйгээ ойлголцсон гэр бүлийн аврыг бол эхнэрээ сонсооч. Юу ч үгүйсэхгүй үгийг таслахгүйгээр яриаг нь таслахгүйгээр зүгээр сайхан сонсоод өгөөч. Эмэгтэй хүнд яг энэ хэрэгцээ байдаг. Эрэгтэй хүнд магтуулах хүндлэх хэрэгцээ байдаг бол эмэгтэй хүнд сонсох намааг миний нөхөр сонсож гин гэдгээр тэгэл зүгээр л сонсоол өгчих юм бол эхнэр үнэндээ өөрийнхөө асуудлыг баг өөрөө шийдчихдэг шүү дээ. Тэгээ бас эхнэрүүдэд маш их мэрэгүү ухаан байдаг. Хэрвээ үнэхээр та амжилттай сайн байвал эхнэрээ сонсоод өөрөө эхнэрт бас бурхнаас таныг түшээрээ дэмжээрэй гэдгцэн дэмжлэгээ өгч нь эхнэрийн аманд байдаг. Тийм учраас тийм болохоор эхнэрээ сонсоорой сонсоод үзээрэй. Түүнд сонсохын тулд цаг гаргаасай. Та хэн нэг нь мундаг хүнтэй уулзах гэж байгаа юм шигээр бүр цаг гаргаад сонсоосвэ. Тэгэх юм бол асуудал бас амрах гайгүй гэр бүлийн асуудал ч гэсэн сайнаар шийдэгдэх боломжтой. Тийм. Тэгээ нэг Библиэл дээр байдаг штэ. Эхнэрийн тэргүүн нөхөр нөхрийн тэргүүн Христ гээд. Тэгээд хэрвээ миний тэргүүн нөхөр маань юм бол тийм ээ одоо нэгсэн нөхөр маань толгой гэсэн үг байх нь шүү дээ. Толгой юун дээр тогтдог вэ гэхээр хүзүүн дээр тогтно тийм. Тэгэхээр Библиэр бас эмэгтэйчүүдийг тийм ээ туслагч гэж нэрлэдэг. Тэр хүзүү одоо толгойг хайшин чиглүүлж байгаас бас тийм ээ миний амьдрал бас хаашаа чиглэх тэр зүйл бас нэг талаараа гарч ирж байгаа. Тэгэхээр туслагч байна гэдэг тийм ээ эхнэр байна гэдэг бол одоо үнэхээр их одоо мэрэгэн ухаан авьяас чадвар бас шаардлагдан. Миний амьдрал хаашаа явж гэнэ надаас шалтгаалж гин гэсэн үг тийм ээ. Би нөхрөө яаж чиглүүлж гэнэ нөхөртөө яаж тусалж дэмжиж гэнэ тийм ээ. Нөхрийгээ би хааш нь эргүүлж гэнэ түүнээс шалтгаалаад миний амьдрал бас шийдэгдэж гэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл дээр бас эмэгтэй өөрөө бас илүү их мэрэгэн ухаантай байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Бас
ялгаа байгаа. Маш их ялгаа байгаа шүү дээ. Эрэгтэй хүний хувьд бол бүх зүйл нь эмэгтэй хүнийхээс ялгаатай. Эмэгтэй хүний хувьд ч гэсэн адил. Тэгэхээр зүгээр наад захын ялгаа гэхэлэр бид нар зүгээр хараа гихчил эр хүн ер нь холыг хардаг. Тийм. Ер нь Монгол ирчүүд бол нөгөө аав нар нь хэлдэг шүү дээ. Уулын орой харжээ, алсыг харжээ гэж хэлдэг. Тэр чинь нөгөө цаад утгаараа бол бас оюуханаар ч гэсэн алсын хараатай байгаараа гэж хэлж байгаа. Тийм учраас энэ ялгааг нь сайн олж харах хэрэгтэй юм болов. Тэгээ ялгаатай байдлаа давн туулж чадахгүй байгаагаас болоод асуудал ингээд бас үүсч идэг. Тэгвэл ялгаатай байдлаа олж хараад үнэн чанартай ялгаатай байдал нь бол асуудал биш юм байна. Харин ялгаатай байдал гэдэг маань эргээд давуу тал юм байна гэдэг олж харуул их чухал. Тэгээ сая алилт нөхрийн хувьд алсыг илүү харж чаддаг. Тийм ээ төлөвлөлтөө аливаа зүйлийн үр дүн олж харахтаа илүү байдаг эрэгтэй хүний хувьд. Тэгвэл эмэгтэй хүний хувьд бол тэр ойрын зайн тий одоо харааны өнцгөн хүч ингээд дэлгэмэл өнцгтөө харж яадаг. Гэр дотор ч гэсэн тэг үстэй. Нөхөр нь эхнэрээс тийм хаана гэж суугаад эхнэр бол бүгдийг мэдчихэдэг тийм үү. Тэгээд тэр чинь болох тэр эмэгтэй хүний онцлогийг хэлээд өгч байгаа. Бүх зүйлүүдийг ингээд ажиглаж яадаг байна. Эмэгтэй хүний хувьд сонсож яадаг, ажиглаж яадаг. Харин эр хүний хувьд бол гол зүйлийг харж яадаг. Тэгээд энэ хоёр зүйл маань нэгдээд ирэхээр асар том юм бүтээлч хүч бий болж байгаа. Гэр бүлээ босгож барьж чадах, аливаа зүйлийг даван туулах тийм бүтээлч хүч хасаж байгаа. Тэгээ энэ бүтээлч хүчийг суллаж тавьж гаргахын тулд л Библиэлд юу шилж өгнө гэхээр нөхрийгөө хүнлээрээ, эхнэрийгөө хайрлаарай гэж хэлж байгаа. Ингэснээр энэ гол гайхамшигтай юм харилцаа үүсэж бий болох тийм боломжтой. Тэгээд Монгол хаадуудын хувьд ч гэсэн тийм хатаа сонсч ирсэн нь болохоор тэднээс маш олон эрэгтэй хүний олж харж чадахгүй зүйлүүд гарч ирдэг. Тэгээ түүнийг шийдвэр гаргахдаа ингээд бүрэн тусгасан үед хамгийн сайн шийдвэр гаргадаг. Тэгэхгүйгээр дандаа алсыг харсан тэр зүйлэрийг шийдвэр гаргах юм бол ойрын зай маш олон зүйлүүд тий одоо алдагддаг, орхигддог. Тэгээд шийдвэр сайн гарч чадахгүй гэсэн. Тийм учраас ярилцаад хамтдаа шийдвэр гаргах нь чухал. Тэгээд ярилцаж сурах нь бас чухал. Зөвхөн одоо харилцаа ярианы тийм 5 үе шат байгаа шүү дээ. Зөвхөн эхний үе шат буюу тэр мэдлэх. Тэгээ хоёр дахь үе шат буюу тийм ээ мэдээлэл солилцох. Тэгээ гурав дахь үе шат буюу ингээд дүгнэлт, үзэл бодлынхаа тухай ярилцах. Тэгээд дөрөв дэх үе шат буюу одоо сэтгэл хөдлөл, мэдрэмж, тухайн зүйл дээр одоо би ямар сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй байна гэдгийг ярилцаж сурах. Тэгээ энэ дөрв бол маш чухал. Энэ дөрвийг хийсний үр дүнд 5 дахь тэр бие бинийгээ хүлээн зөвшөөрсөн, тэр бие бинийгээ байгаар нь хүлээж авсан, бие биенийхээ сэтгэл мэдрэмж бүх зүйлийг нэгж ойлгож ханддаг тийм харилцаа үүсч бий болдог байна. Тэгэхээр энэ харилцан ярилцаж сурах нь бол гэр бүлийг хөгжүүлэх хамгийн гол үндэс байна. Мэдээж эхнэр нөхрийн харилцаа гэж ярьж байгаа энэ гол үндэст нь бол яг нь яриа байх юм шүү дээ. Хоёр зүйл байгаа. Яриа, харилцан яриа маш чухал. Нөгөө талаас биеийн хилэмж гэдэг бол маш чухал. Тий, биеийн хилэмж бол хэзээ ч худлаа ярьдаггүй. Харин хүн амаараа бол худал ярьж болдог бол биеийн хилэмжээр хэзээ ч худал ярьж болдоггүй. Тэгээд эхнэр нөхрийн хоёрын тэр харилцаан донд байдаг гол зүйл нь бас нэг чухал бус харилцаанаас онцлогтой зүйл нь болох тэр бэлгийн харилцаа байна. Тэгээд бэлгийн харилцаа бол биеэрээ бие биентэйгээ ярьдаг харилцаа гэж хэлдэг. Тийм учраас энэ харилцааг бас чухалчлах хэрэгтэй. Тэгээд тусдаа байгаа энэ хоёрын маань хувьд те энэ тал дээр үнэхээр бас асуудал байгаа. Нөгөө биеэрээ ярьдаг харилцааны хувьд энэ хоёр маань үнэхээр тэр ярилцж чадахгүй. Тэр харилцаа алдагдсан үед ойлголцох болж эхэлдэг. Тийм учраас энэ харилцаа яриа бас биеэрээ ярилцах энэ харилцаа хоёулаа зэрэг маш сайн явж байгаа хэрэгтэй. Ангил ойлголцоод дараагийнхаа одоо тэр хөгжил, дараагийнхаа үе шат руу хөгжих болно. За баярлалаа та бүгдтэй. Тэгэхээр гайхалтай оновчтой юм үйлбэр бүр зөвлөгөөнд ч багтсан байлаа гэж би бодож байдаг. Өнөөдөр бидэнд зөвлөгөө өгсөн бас зөвлөгчнөрөө бас танилцуулах зүйтэй ах гэж бодож байна. Ана баясах зөвлөх маань амьдрахын ухааны алтан дүл төрийн бас байгууллагын сурагч багш болоод сэтгэл зүйч байгаа. За Монгол хүн байгууллагын зөвлөгч Ариун болд алтан цэцэг нар өнөөдрийн нэвтрүүлэгт бидэнтэй хамтдаа байлцлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бидэнд хандсан цагт илгээсэн танд баярлалаа. Тэг үзэгчдээ та бүгд ч гэсэн бас амьдрал харилцаанд гарсан асуудлаа хэрвээ шийдвэрлэж үйл хүчирж байгаа бол бидэнд бас цагт хаялан ирүүлэх боломжтой юм шүү гэдгийг хэлээ. Ингээ сайн байна уу? Цагтлын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.